Засан байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн зохицуулах хороо гэдэг энэ байгууллагын сайт дээр байгаа мэдээллүүд хаана ямар мэдээллүүд байгаа вэ? Тэр мэдээллүүдийг яаж олж авах вэ? Тэр олж авсан мэдээллүүд нь таны хөрөнгө оруулалтын шийдвэрт ямар чухал ач холбогдолтой вэ гэдэг талаар тайлбарлаж хүргэх болно. За ер нь яагаад энэ санхүүгийн зохицуулах хороо гэдэг энэ институцийн одоо өгж байгаа мэдээллийг энд онцолж авч үзэж яриад байна вэ гэхээр аль ч улс орны санхүүгийн зохицуул дээр бол ийм зохицуулагч байгууллага байдаг, regulator гэж нэрлэдэг. Энэ зохицуулагч байгууллагын гол үүрэг нь бол нэг талдаа энэ санхүүгийн зохицуул дээр зарж байгаа бүтээгдэхүүнүүд хууль ёсны дагуу байна уу, үгүй юу гэдгийг шалгах зорилгоор, хянах зорилгоор энэ байгууллага оршин байдаг. За нөгөө талдаа та энэ санхүүгийн зохицуул дээр оролцоод хувьцаа бондын арилжаанд ороход заавал мэргэжлийн компаниар дамжуулж арилжаанд орж байгаа. За түүнийг бол брокеринг компани гэж бид нэр ярьж байгаа. Тэгэхээр тэр брокеринг компаниуд яг тань чанартай үйлчилгээ, стандартад хангасан үйлчилгээ, чанартай одоо зөв үйлчилгээг үзүүлж чадж гин үгүй юу гэдгийг бас хянах зорилгоор тэдгээр үн цасны компаниуд эрхийг олох, шаардлага хангахгүй байгаа компаниудын эрхийг цуслах гэх мэтчлэн ийм зорилгоор нөгөө талдаа энэ одоо санхүүгийн зохицуулах хороо гэдэг энэ зохицуулагч байгууллага оршин байдаг. Тэгэхээр Монголд бол одоо санхүүгийн зохицуул дээр бол хоёр том зохицуулагч байгууллага байна тийм ээ. Нэг нь бол Монгол банк, энэ бол банкуудыг зохицуулж байна. За нөгөөх нь бол санхүүгийн зохицуулах хороо. Санхүүгийн зохицуулах хороо бол үн цасны зах зээл, даатгалын зах зээл, за банк санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн хошоо гэсэн эдгээр санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж хянаж байна. За тэгэхээр энэ зохицуулж байгаа хяналт тавьдаг зохицуулалт хийж байгаа энэ байгууллагын хамгийн эцсийн зорилго бол ерөөсөө таныг хамгийн одоо зөв зүйтэй хамгийн чанартай тим компаниудад хөрөнгө оруулах боломжийг бий болгох зорилгоор энэ зах зээл дээр үүссэн тэр итгэлцлийг улам бэхжүүлэх, итгэлцлийг хугалахгүй байх зорилгоор энэ байгууллага оршин байдаг гэдэг та бүхэнд хэлмээр. За ингээд бүгдээрээ сайт руу оръё. За тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны сайт маань бол FRC гэсэн сайт байгаа. FRC.mn гэдэг сайт руу бүгдээрээ орно. За ингээд FRC сайт руу орох юм бол энэ дээдлийн харагдаж байгаа хэсгээр бол цэснүүд харагдаж байна. За эндээс танилцуулга, унцаас, даатгал, банк сон байгууллага явж байгаа. За тэгэхээр цэсрүүд дарж орохоос өмнө бүгдээрээ эхлээд доош өгүүлж үзье. За ингээд жоохон доош өгүүлэх юм бол энэ тусгай зөвшөөрлийн захим систем, хууль эрх зүйн актууд, тусгай зөвшөөрлийн эзэмшигч гэдэг юм байж. За энэ дотроос бол энэ санхүүгийн зах зээлийн тойм гэдэг. За энэ мэдээлэл бол юу ингээд цаашаа дараад орох юм бол энэ дээр энэ үн цасны зах зээл, даатгал, банк санхүү байгууллага, хадгалан зээлийн хошооны одоо статистик тайлбар мэдээнд байж байгаа. Тэгэхээр энэ бол бүгдээрээ бол салбарын одоо тайлбар мэдээнүүд байна гэсэн. За энэ дотроо ороод статистикийн бюллетень гэдэг дээр даръя. За ингэнгүүт яг энэ салбар тусвараараа гараад ирж байна. За ингээд үн цасны салбар гэдэг дээр даръя. За энэ үн цасны салбар гэдэг дээр дарангууд энэ салбарын голлог статистик том мэдээлэлүүд бол энэ дээр харагдаж байна гэсэн. За хамгийн сүүлийн жишээ нь үн цасны зах зээлийн 18 оны 2 дугаар бүлгийн тойрон бол энд байна. Татаж авах юм бол ногоон дээр дарах нь, үзэх юм бол улаан дээр дарах нь. За бүгдээр үзье. За ингээд ороод үзэнгүүт энд бол салбарын ингээд тоймнууд харагдаж байна. Тойм мэдээлэл. За ингээд зах зээлийн хөгжлийн үзүүлэлтүүд, үн цасны зах зээл арилгагчдын тоо, за эвлэлт нийлүүлэлт гэх мэтчлэн. За ингээд дотгошоо ингээд ухаад үзэх юм бол маш их хэмжээний мэдээлэлүүд энэ дотор ингээд байдаг. Тэгэхээр та бүхэн энэ тайлбараас хараад ерөнхийдөө салбар маань цаашаа өргөжж байна уу, агшиж байна уу, ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдгийг идэвхжиж байна уу, идэвхжлэн сайжирж байна уу, муудж байна уу гэх зэрэг энэ зүйлсүүдийг бол та бүхэн энэ салбарын тойм руу ороод ингээд харах боломж бол бүрэн нийлдэхтэй байгаамаа. За ялангуяа энэ зах зээлийн хөгжлийн талаар судалгаа хийж байгаа ч юм уу, энэ судлаачдын хувьд бол энд бол ашиглах хойц том мэдээлэлүүд бол маш их том мэдээлэл байдаг гэдэг нь ясад онцлогмоор байна. За үүний дараа санхүүгийн зах зээлийн тойм гэдэг нь санхүүгийн салбарын 18 он 4 дугаар тоймыг хийж байна. За судалгаа шинжилгээнд орох юм бол судалгаа шинжилгээнүүд харагдаж байна. За ингээд
энэ хэсэг рүүгээ ороод гадна салбарынхаа талаар мэдээллүүдийг авч болох юм байна. За дараагийн нэг чухал одоо харах ёстой зэс бол юу байгаа вэ гэхээр яг энэ нүүрэн дээр байгаа үнцас гэдэг зэс байгаа. За үнцас гэдэг зэс рүү бүгдээ оръё. За ингэнгүүт энэ шиг энд дараачийн хуудсан дээр хууль тогтоолууд гараад ирж байна. За ингээд үнцасны салбарын хуулиуд гэх дараад орох юм бол доотлолт нь одоо салбарын хуулиуд нь ингээд харагдаж байна. За дээрэс нь би түрүү хэлсэн зохицуулагч байгууллага гэдэг бол энэ одоо хөрөнгөний зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлж байгаа бүх төрлийн компаниудын, мэргэжлийн компаниудын эрхийг олгодог, эрхийг шаардлагын дагуу одоо стандартын дагуу шаардлага тавиад тэр шаардлагыг хангаж аваад эрхийг олгодог. Тэр стандартыг хангахгүй байх юм бол буцаагаад эрхийг цуцалдаг ийм зохицуулагч байгууллага. Тэгэхээр манай үнцасны зах зээл дээр жишээлбэл одоо хуулийн компаниуд хуулийн зөвлөгөө өгч байна. За тэгвэл тэр хуулийн зөвлөгөөг үнцасны зах зээл дээр хуулийн зөвлөгөө өгөх эрхийг авсан хуулийн компаниудыг хаана байна гэдэг харах юм бол энэ хуулийн компаниуд дээр дарах юм бол энд ингээд мэдээлэл харагдаж байна. За дараагийнх нь аудитын компани байна. Тэгэхээр аудитын компани гэдэг дээр дарах юм бол санхүүгийн зохицуулах орооноос ирэх авсан хөрөнгөний зах зээл дээр аудит хийх эрхтэй аудитын компаниудын чигсалтын төлөв бүгдээрээ харагдаж байна гэх мэтлээ. За дараа нь үнэлгээний компаниуд байна. Энд дээр дарах юм бол үнэлгээний компаниудын чигсалт байна тийм. За тэгээд санхүүгийн зохицуулалтын тогтоолуудыг харагдаж байна. Зурагжаа, зааврууд нь харагдаж байна. За тусгай зөвшөөрлүүдийг одоо тухайн компаниудад тусгай зөвшөөрлүүдийг хороо олгодог байгаа. Тэгэхээр андрейтийн зөвшөөрөл, брокерийн зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын менежментийн үйлчлүүлэх зөвшөөрөл, кастодионы зөвшөөрөл гэх мэтлэн ийм мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлүүдийг санхүүгийн зохицуулах хороо өгдөг байгаа. За ингээд нэгдсэн дүгнэлт базаад хэлэхэд бол санхүүгийн зохицуулах хороо гэдэг бол яг хөрөнгө оруулагч таны эрх ашигыг хамгаалахын төлөө ажилд байдаг ийм байгууллага. Яаж тэр үүргийг гүйцэтгэдэг вэ гэхээр энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компаниудад тодорхой стандарт шаардлагуудыг тавиад тэр стандарт шаардлагуудыг давсан компаниудад үйл ажиллагаа явуулах эрхийг олгоод тэр үйл ажиллагаа эрхтэй тэр компаниуд нь танд ирж үйлчилгээ үзүүлдэг. Хөрөнгөний зах зээл дээр арилжаалагдах тэр хувьцаат компаниуд нь бий болж байдаг. Та тэр хувьцаат компани хувьцааг нь худалдаж авч идэг байдлаар ингэж тодорхой стандарт шаардлагуудыг тавих замаар эрсдлийг бууруулж танд хамгийн эрсдэл багтай, хамгийн үнэн зөв хууль ёсны дагуу ийм үйлчилгээг авахыг тийм санхүүгийн бүтээгдэхүүн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах боломжийг бол нэрлэж өгдөгөөр энэ зохицуулагч байгууллага гэдэг нь одоо аль ч улс орны санхүүгийн зах зээл дээр маш чухал үүрэгтэй ийм байгууллагууд. За тэгээд манай санхүүгийн зохицуулах хорооны бас нэг онцлог бол юу гэхээр хэрвээ таны одоо эрх ашигыг аль нэгэн компани одоо удирдлагууд таны эрх ашигыг зөрчиж танд ямар нэгэн тохирол учруулсан гэж ингэж үзэж байгаа бол та санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гомдол гаргах эрхтэй байдаг. Санхүүгийн зохицуулах хороо таны тэр өргөдөл гомдлыг аваад шалгаж үзээд үндэслэлтэй байх юм бол таны нэрийн өмнөөс шүүхэд ихэмжлэл гаргах хэрэгтэй байдаг. Энэ бол өөрөө манай 2013 он шиг санаж байна. 13 оны хуулинд хорж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалахад чиглэсэн маш том хуулийн нэг боломж орон зай их нэгдсэн нь хэрвээ таны эрх ашиг хогч ийн гэж үзээд гомдол өргөдөл санхүүгийн зохицуулалт гарах юм бол тэрийг шалгаж үзээд үндэслэлтэй байх юм бол тэрийг цааш нь шүүх рүү таны нэрийн өмнөөс санхүүгийн зохицуулахаар нэхэмжил гаргаж шийдвэрлэх ийм боломж бол нэгдсэн гэдгийг хэлэхэд маш таатай байна. За ингээд таны хөрөнгө оруулалтанд амжилт хүсье баярлалаа.